Урууга харсан татварын систем татварын дарга нарыг хөрөнгөчгөд хүргэж байна. Өөрсдийн дураар гадаад руу явсан татварын дарга нарыг ажлаас нь чөлөөлнө. Гадны хөрөнгө оруулагчид манай улсын татварын бодлогыг шүүмжиллээ. Сэтгцийн хүнд хэлбэрээр онцлогдсон 1723 иргэн сул чөлөөтэй явж байна. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хаалаа байна. Нийслэл дүүргийн татварын хэлтсийн дарга нар өөрсдөө чөлөө өгч Дубай руу явсан байна. Угтаа бол татварын ерхий газрын дарга өөрийн биеэр Дубай явах арга хэмжээнд нийслэлийн татварын газрын дарга болон дүүргүүдийн татварын хэлтсийн дарга албан хаагчдыг оролцуулах боломжгүй гэдгийг хэлсэн. Гэтэл сануулсаар байхад гадаад явсан албан хаагчид одоогоор Монголд ирээгүй байна. Өөрсдийн дураар Дубай руу аялахаар явсан нийслэл дүүргийн татварын хэлтсийн дарга нарыг ажлаас нь чөлөөлөхийг ерөнхий сайд үүрэг болгожээ. Гадаад дотоод томилтыг бол албан даалгавар, ерөнхий сайдын албан даалгавар болон холбогдох хэмнэлттэй хуулиудаар бол ингээд зохицуулаад хэмнэлхийг үүрэг болгоцсон байгаа учраас гадагшаа явуулах боломжгүй гэдгийг бол нийслэлийн татварын газрын дараад бол бичлэн үүрэг болгож хэлсэн. За нийслэлийн татварын газрын дарга бол дүүргийн татварын хэлтсийн дарга нартаа бол энэ гадагшаа явах асуудлыг ерөнхий газраас зөвшөөрөөгүй учраас явахгүй хойшлуулнаа, цуцлнаа гэдэг байдлаар үүргээ өгөөд тэгээд эргээд надаа мэдээлэл өгнө гэд гарсан. Гэвч одоо маргааш нь бол Дубай явсан гэсэн юм мэдээлэлтэй байна. Өнөөдрийн байдлаар бол тэр албаагчд бол ирээгүй байна. Ямар зардлаар явсан юм? За яг тэр нарийн мэдээлэл бол алга. Ямар ч байсан усын төсвөөс бол гараагүй, татварын албанаас гараагүй, өөрсдөөсөө бас гаргаагүй байх гэсэн юм мэдээлэлтэй байгаа. Иргэд аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчлэг үзүүлдэг. Дарамт чирэгдэл багчруулдаг. За үнэхээр хууль зөрчилтэй бол хатуу хариулах тоосдог. Энэ зарчим ишүүлэх хэмжээтэй. Ямар учраас нийслэлийн татварын албаны даргыг ажлаас нь чөлөөлөв. Дүүргүүдийн албаны дарга нарыг үүрэг даалгавраар хэрэгжүүлэх үйл ажлаас нь чөлөөлөв. Тэнгэр телевиз цувралаар татварын эргэн тойронд өрнөсөн асуудлыг хөндсөөр байгаа. Үргэлжлүүлэн татварын ард орхиж болохгүй гайлын салбарынхны хөрөнгө оруулгын мэдээллийг хүргэж байна. Нээлттэй мэдээллийн санд бүртгэгдсэн гайлын байцаагчдын хөрөнгө оруулгын хэмжээ бас л гайхширмаар байна. За гайлийн ерхий газрын гайлийн улсын байцаагчдын хөрөнгө оруулгын мэдүүлэг авилгатай тэмцэх газар болон Open Data Lab Mongolia-д нээлттэй байдаг. За эндээс санамсаргүйгээр хэдхэн гайлийн улсын байцаагчдын мэдээллийг харахад том мөнгөнд харагдаж байна. За тухайлбал гайлийн улсын байцаагч Будхүүгийн должин сүрэн тэрээр 34 сая орлоготой гэр бүл нь 90 саяг олдог. 3.3 тэрбум төгрөгийн 3 орон сууцныг цуслангийн байшин мөн үйлдвэрлэлийн зориулалт бүхий нэг барилгатай байна. Дээрээс нь 54 сая төгрөгийн машин ундаг 132 саяар хүнлэгдэх малтай мөн 2.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй газрыг эзэмшдэг. За харин 1 тэрбум төгрөгийн зээлтэй бол хадгаламжиндаа 53 сая төгрөгтэй байна. За ингээд нийт үнэлгээ нь 6.4 тэрбум төгрөг болж байна. Энэ нь 2023 оноос 1.2 тэрбумаар нэмэгдсэн хөрөнгийн хэмжээ юм а. За мөн жанжвийн тунгалаг гайлийн улсын байцаагчаар ажилладаг. Түүний орлого 100 сая төгрөг. Гэр бүл нь 96 сая 2.9 тэрбумаар үнэлэгдэх 4 нийтийн орон сууц 3 үйлчилгээний зориулалттай барилга. Мөн 2 авто зогсоолтой гэжээ. За тэрээр 4 улсын брэнд Эрдэнэс Хавнлагын компани хувьцааг эзэмшдэг. За үүний дараа гайлийн ерхий газрын гайлийн улсын байцаагч Долгор сүрэнгийн ах トゥ за Open Data Lab Mongolia тавигдсан мэдээллээр 2023 онд 662 саяын хөрөнгөтэй яжээ. За тухайн үед өөрийн орлого нь 31 сая, гэр бүлийн орлого нь 58 сая. Харин 500 сая орон сууцтай 37 сая төгрөгийн зээлтэй яжээ. Харин дараа жил нь буюу 2024 оны байдлаар орлого нь дөрвтэй нэмэгдээгүй, харин гэр бүлийн орлого 8 саяар л өссөн. За гэтэл гэнэт 11.9 тэрбум төгрөгийн орон сууцтай гэж өөрийн хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ бүгэлсэн байна. За гэхдээ Эрдэнэс Хавнлагын компани 1002 хувьцаанаас өөр компани эзэмшилгүй байна. За мөн гайлийн улсын байцаагч Ванчин Доржийн Болормаа жилийн 38 сая төгрөгийн орлоготой, харин гэр бүлийнх нь
49 сая төгрөгийн орлого олдог 1.2 тэрбумын орон сууцтай. 18 саяын машин ундаг, 83 саяын газраас гадна 777 сая төгрөгийн авлагатай гэжээ. За ингээд тооцвол нийт хөрөнгө нь 2.3 тэрбум төгрөг болж байна. За тэрээр Mandal Asset Management үнэ цасны компани мөн Апо зэрэг хэдэн компани хувьцааг эзэмшдэг гэсэн байна. За үүний араас Галийн улсын байцаагч Батсайхны Эрдэнэ булган жилийн өөрийн орлого 77 сая, харин гэр бүлийнх нь 173 сая төгрөг, 936 саяын нийтийн 3 орон сууц, 1 цуслантай. Дээрээс нь 1 рааштай гэж мэдүүлжээ. Харин хадгаламжиндаа 60 сая төгрөгтэй 129 сая төгрөгийн зээлтэй. Ингээд нийт хөрөнгө нь 1.3 тэрбум төгрөг болж байгаа юм а. За тэрээр үндэсний хувьчлалын сан Голомт банк компани хувьцаа зэргийг эзэмшдэг байна. За энэ бол Галийн улсын байцаагчаар ажилладаг цөөн хэдэн хүний хөрөнгө орлогын мэдүүлэл юм а. Төрийн иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ нэгдэр нэмэх нь нэг тэнцүү 2 гэдэг шиг ойлгомжтой байх ёстой. Гэтэл өнөөдөр жирийн иргэн байтугай мэрэгшсэн мэрэгжилтнүүдэд хүртэл ойлгомжгүй хууль дагсан дүрм журам гарч үүнийг нь ойлгоогүй иргэд ажлаа бүтээхийн тулд авилга өгөх шатанд шахаанд орж байна гэж нэг жишээ бол Гайл юм а. Гайлийн байцаагч нар 13.5 тэрбум төгрөгийн авилга авсан нь өнгөрсөн сард ил болж, ерөнхий сайд өөрийн биеэр Гайлийн ерөнхий газар дээр очиж сэлэн мэргүүлсэн. Ингээд нийтээрээ Гайлийн тухайн байцаагчийг үзэн ядаад өнгөрөгч ард нь өөр нэг чухал үнцэг байгааг олж хардаггүй. Энэ бол иргэн аж ахуй нэгж авилга өгөхгүйгээр ажлаа явуулах аргагүй болгосон дүрм журам юм а. Ойлгомжтой хэлбэл Гайлийн татвар бүрдүүлэх материалын ойлгомжгүй байдлаас болж иргэд Гайлийн үнэлгээний байцаагчид авилга өгөхөөс өөр аргагүйд хүрдэг гэлээ. Солонгос дунд аврын машиныг импортлоход арлын дугаараас хамаарах тогтсон татварын стандарт байхгүй учраас үнэлгээний байцаагч татварын хэмжээг тогтоосоор байгаа юм а. Тиймээс харилцан адилгүй өндөр дүнтэй татвар авдаг болохыг машины худалдаа эрхлэгчид шүүмжиллээ. Тухайлбал 9 саяын Портер машинаас 2-3 саяын татвар авсан бол дараа сард нь 4 саяыг авах жишээтэй байна. Үүн дээр нэмээд нэмэгдсэн үртгийн албан татвар 10%-ийг төлөх шаардлагатай. Тиймээс бага дүнтэй татвар төлөхийн тулд таньдаг Гайлийн үнэлгээний байцаагч хайх, хахуул өгөх шаардлагатай нүүр тулдаг байна. Гайлийн бүрдүүлэлтийгээ татвар авахыг л ерөөсө тодорхой болгочмоор. Тусдаа дахиад нэг цалин оронтой хүн байгаад байна шүү дээ. Тэр ямар ч хэрэг байхгүй. Энэ бүр тэр үтгэл би хэлээд шүү дээ. Өнгөөр нь ялгаж. Саарлангөтэй бол нэг хүн авъя. Тэ? Бүр тэгж нарийн тодорхойлж болох хэдүүд байхгүй юм чи. Тэгэхээр заавал нэг тийм байцаагчаар дамжин тэрнтэйгээ заавал одоо сайн харилцаатай байвал татвар төлнө. Тэр үтгэл бүр тэрнтэйгээ муудалцах юм бол бүр өндөр төлнө ч гэдэг юм. Ийм заваа юмнууд их үүсч байна. Яг олон улсын стандартаараа болохоор арлын дугаарын нэг 10 эд үсэг чинь 10 татвар болохоор яг тэр одоо Д үсэг юм уу, Ж үсэг юм уу тэднэр ингээд онороо бүр олон улсын стандарт батлагдсан байдаг байхгүй. Одоо Ж үсэгтэй байхад 17 он, Д үсэгтэй байхад олон улсын хар болохоор 18 он, А байх юм бол 10 он гэдэг ингээд бүгдээр батлаад байдаг байхгүй Солонгосоос. Тэгээд тэрнээс чинь болохоор нөгөө Гайлийн байцаагч нар чинь энэ чинь 15 оных байна л гэдэг чинь. Үгүй ээ бид нэр чи 16 он гэдээ авсан. Одоо ингээд арлын дугаараар нь хөөгөөд 10 тусгаар нь тооцох юм бол яг наадах чинь нөгөө батлагдсан олон улсын стандартаар 16 он байгаамаа гэхээр байхгүй ингэж хөхгүй. Ингэж хэлээл эдгээр чинь байнгын нэг заавал нэг наацаа авилгын асуудал үүсгэж байгаа байхгүй. Татварын үнэлгээг тогтоох албан тушаалтан байхаас илүүтэй стандартаа тогтоож цахим хэлбэрт шилжвэл Гайлийн татвартай холбоотой авилга буурах болохыг эдийн засагч хэллээ. Мөн тавилга модон эдлэлдэр 20% татвар авах болсон. Энэ мэдчлэн зарим төрлийн бараа бүтээгдэхүүн дээр хэд өндөр татвар авах нь авилга үүсэх нэг эрсдэл гэж тэд үзэж байна. Иргэд өндөр дүнтэй татвар төлөхөөс зайлсхийж Гайлийн байцаагчид авилга өгч хууль бусаар татвараа бууруулсаар байна. Гайлийн үнийг тогтооддог тодорхойлдог 6 арга байдаг. Тэр аргуудаас бол хамгийн бодиттой бөгөөд одоо тэр бизнес эрхлэгчдийн хүсэж байгаа үн бол нэгдүгээр арга буюу одоо хилцлийн үний арга байхгүй юу. Тэгэхээр хилцлийн үний аргаар яагаад үнэлэхээс татгалзаад дараагийн аргууд руу шилжиж байгаа вэ гэхээр манай Гайлд бараа мэдүүлж байгаа мэдүүлэгч нар маань одоо бодит байдлыг зөрүүтэй мэдээлдэг ч юм уу тийм мэдүүлсэн зүйл нь алдаатай байх ч юм уу. Тэрнээс болоод одоо Гайлийн албаны ажилтнууд арай өөр үнэлгээгээр бусад этгээдүүдийн мэдүүлсэн үнэлгээгээр ч үгүй юм үнэлдэг л дээ.
Сүүлийн 2 жилийн хугацаанд 131 аж ахуй нэгжийн импортын барааны үнийн дүнг хууль бусаар бууруулсныг урьдчилсан байдлаар тогтоосон. Эндээс гайлын авилга болон татврын асуудлыг цэгцлэхийн тулд гайлд өөрчлөх олон асуудал байгааг харж болохоор байна. Түүнээс гадна гайлын ерөнхий газар болон зуучлагч компаниас хамааралгүй сөрөг хүчин төрийн бас байгууллага энэ салбарт усаагаар мэд дутагцаар байна. Яг үүнтэй ижил татврын салбарт ч ойлгомжгүй нэр томьёо үе төмөр байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Манай улсад сэтгцийн эмгэг онцтойгоор групп тогтоолгосон 21 мянган иргэн байдаг. Тэр дундаа Улаанбаатар хотод сэтгцийн эрүүл мэндийн төвийн зайлшгүй хяналтад байх шаардлагатай 1723 иргэн байдаг гэлээ. Өөрөөр хэлбэл энэ нь сэтгцийн хүнд хэлбэрийн өвчнөөр онцлогдож байсан дахих магадлалтай, нийгэмд онц ноцтой гэмт хэрэг хийх магадлалтай хүмүүсийн тоо юм. Эдгээр өвчтнүүд нь гэмт хэрэг үйлдсэн ч эрүүгийн хариуцлага хүлээдэггүй. Зөвхөн эмчилгээ хийлэгдэг учраас олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс сул чөлөөтэй явуулах бус заавал асрамжийн газар байх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Гэхдээ энэ хүмүүсийг байлгах газар манайд дутмаг байна. Хүнд хэлбэрийн сэтгцийн эмгэгтэй хүмүүсийг эмчилгээ хийлгэсний дараач ар гэр нь хүлээж авахгүй тохиолдлууд нэмэгдэх болжээ. Үүнээс болж сэтгцийн эрүүл мэндийн төв зарим тохиолдолд ачаалаад дийлдэг байна. Ар гэр нь хүлээж авахгүй тохиолдолд аргагүй эрхэн дэмнэлтэд үлдээхээс өөр аргагүй болтгоо. Уг нь сэтгцийн эрүүл мэндийн төв нийт 560 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Үүний 4 тасагт нийт 340 хүн байдаг. Тэдгээр нь 20-оос дээш жил хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүд юм а. Тэдний хувьд 2003 оноос хойш майнд өртөөний асрамжийн газрыг татан буугдахад сэтгцийн эрүүл мэндийн төвд ирсэн хүмүүс гэлээ. Хамгийн ихтэй л гэхэд сэтгцийн эрүүл мэндийн төвд 40 жил болж буй солиорлын эмгэгтэй иргэн байгаа юм а. Эндээс тус эмнэлэг ачаалаад дийлэхгүй хэвтэн эмчлүүлэх орны хүрэлцээ муу байгааг харж болохоор байна. Саяхан үйлдэл бидэрт энэ ядаж ингээд сэргээн засах төв гэдэг юм уу, эсвэл одоо эн чинь асрамж сэтгцийн өвчтэй хүнийг асрах асрамжийн газар одоо барьж өгөөч гэж ингээд хүсэлтүүдэд жил болгон тавьдаг. Тавиал байдаг. Одоо 23 он гэхэд бид ингээд хөөцөлцөөр угаал нэг уулын барилга байгууламжийн шин төвтэй болъё гэд барилга байгууламжийн зураг гаргасан, зураг төсөв нь одоо батлагдсан. Тэгэл тэрнээс хойш байхгүй. Төг засагч өөрөө байнга юм тогтворгүй байгаад байна шүү дээ. Тэгэхээр ингээд өнөөдрийн хүртэл бид нар байнга л энийг хэлдэг. Өнөөдөр болтол одоо биелэгдэх боломжгүй ингээд л явж байна. Сэтгцийн эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх тасгийн 60 орчим хувь нь гэр бүлэн хүлээн авахгүй, очих газаргүй иргэд хэвтэж байна. Эдгээр иргэдэд зориулсан асрамжийн газар эсвэл сэргээн засах төв байгуулбал эмнэлгийн ачаалал бууруулах боломжтойг хүний эрхийн комиссоос хэллээ. Байр орон сууцны хүрэлцээнээс болоод сэтгцийн эрүүл мэндийн төв сэтгцийн өвчтөө хүмүүст эмчилгээ хийж, улмаар намжих төдий болсон үедэн эмнэлгээс шууд гаргаж байна. Энэ нь нэг талдаа иргэдийн аюулгүй байдалд эрсдэлтэй учраа сэтгцийн өвчтөө байнгын байлгах асрамжийн газар нэн шаардлагатай болжээ. За хүний эрхийн үндэсний комисс өнгөрсөн хугацаанд элсэн их хурлд өргөн барьдаг ихтгэлтэй энэ сэтгцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах газрыг байгуулаач гэдэг зөвлөмжийг бол удаа дараа хургуулжсэн боловч өнөөдрийн байдлаар Монгол улсад сэтгцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаалan асрах газар байдаггүй. Тийм учраас сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв бол тодорхой дэгдэлтийн үед буюу одоо тоон өвчин хүндэрсэн үед бол өвчлөлийг бууруулах, намжаахын эмчилгээнүүдийг хийгээд ингээд арга хэмжээнд буцаадаг ийм л нөхцөл байдал өнөөдөр бол байгаа шүү дээ. Асрамжийн газар байгуулах шаардлагыг хүний эрхийн комисс болон сэтгцийн эрүүл мэндийн төвийн зүгээс удаа дараа гаргаж байсан ч шийдвэрлэгдээгүй олон жил хүлээгдэжээ. Асрамжийн газар битгийхэл сэтгцийн эрүүл мэндийн төв одоо болтол дулааны шугамд холбогдоогүй, уурын зуухаар халж байх жишээтэй. Дээрээс нь халан хүүтэн усанд холбогдоогүй, ариун цэврийн өөрөө хангалтгүй байгааг эмчнэр хэлж байлаа. Хамгийн чухал нь хүнд хэлбэрийн сэтгцийн өвчтөө иргэдийн хараа хяналт муу байгаа нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байгааг хэдхэн хоногийн өмнө болсон хэрэг нотлон харуулж байна.
Монгол бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байгаа татварын орчин гадны хөрөнгө оруулагчдыг хүртэл бухимдуулж байна. Тухайлбал манай улсад хөрөнгө оруулж байгаа гадны хөрөнгө оруулагчдын 80 орчим хувийг хятадын хөрөнгө оруулагчид эзэлдэг. Тэдний зүгээс хэлж байгаа гомдол нь татварын орчин, Монголын татварын бодлого нь гадны хөрөнгө оруулагчдыг дахиад Монгол улсад хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийхэд хүргэж байна гэдгийг хэллээ. Хятад хөрөнгө оруулагчид хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа махны салбарт хөрөнгө оруулах сонирхол ихэ. Гэтэл татварын хууль харилцан адилгүй үйлчилдгээс болоод хөрөнгө оруулагчид дунд нь илүү хохирох тохиолдол гардаг байна. Нэг жишээ нь малчтаас мах бөөндөж авахд нөөтийн баримт олгодоггүй. Учир нь малчид татвар төлдөггүй. Энэ нь дотоодын мах экспортлогч компаниуд төдийгүй хятадын хөрөнгө оруулагчдыг татварын дарамтад ороход хүргэж байна гэлээ. Нөгөөд бас хөрөнгө оруулалтын төлж байгаа нэг асуудал бол бид нийгмийн даатгалыг бүгдийг төлж байгаа. Бас яг Монголын аж ахуйн нэгтэй адилхан гэхэд буцаага даатгал үйлчлэхгүй байна. Эрүүл мэндийн даатгал ч юм уу бусад даатгалууд үйлчлэхгүй. Энэ даатгалын санд өгж байгаа мөнгө маань хий хоосон зарлага болчиход байна гэдгийг асуудал тавьж байна. Нөгөө талаас бол тэгээд хөрөнгө оруулалтын хамгаалтын асуудал, мөн түнчлэн тоног төхөөрөмж технологийн асуудал. Ялангуяа манай гайлийн асуудал дээр бол 1 жилийн хугацаанд бол тоног төхөөрөмж ажиллах хугацаа өгдөг. Гэтэл хөрөнгө оруулалт 3-5 жил байдаг. Энэ хооронд нь дараагийн 2-3 жилдээ гайл нөөц төлөх асуудал гарч. Энийг бас зохицуулаач. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улс болон Хятадын гадаад худалдаа 16 дахин нэмэгдэж, гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд л гэхэд 17 тэрбум долларт хүрсэн байна. Цаашид хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж хүндрэл үүсгээд байгаа татварын асуудлыг цэгцэлж чадвал гадаад худалдаа үүнээс илүү сайжрах боломжтой гэлээ. Хятадын засгийн газраас 15 дахь удаагийн 5 жилийн хөгжлийн төлөвлөгөө гаргасан. Миний бодлоор манай хоёр орон бодлогын холбоогоо идэвхжүүлж хамтын ажиллагааг ахиулах боломж бүрдэж байна гэж харж байна. Монголын засгийн газар татварлан хөдөлмөрийн хөлсийг хамгаалах тухай эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй гэж бид харж байна. Бизнес эрхлэхэд таатай орчныг сайжруулснаар хоёр орны хамтын ажиллагаа улам сайжирна гэж бид үзэж байна. Хятад хөрөнгө оруулагчдад манай улсын хууль тогтоомжийн бодлогын байнгын өөрчлөлтөнд хөрөнгө оруулалтын эрсдлийг нэмэгдүүлдэг гэлээ. Засгийн газрын насжилтан богино энэ бүр дуулуурхайн салбарт өөр бодлого гаргаж хөрөнгө оруулагчдыг төөрөгдөлд оруулдаг гэдгийг тэд онцолж байлаа. Төрд төвлөрөх ёстой мөнгө татварын байцаагч нарын халаасанд түнтэж байна. Татварынхан хяналт шалгалт хийсэн л бол тухайн байгууллагаас ямар нэгэн байдлаар зөрчил илэрч торгуулт ундгийг бизнес эрхлэгчид хэлж байна. Ийм 40 саяын торгуулт төлж байхаар өнөөх татварын байцаагчдаа хэдэн цаас атгуулсан нь амар гэдгийг ч нуухгүй байгаа юм. Далд юм шиг атлаа ил цагаан байгаа энэ бүх авилгын сүлжээг төр өөрөө өгсөрсөн гэж судлаачид шүүмжилж байна. Татварын байцаагч нар баяжиж байгаа нь гендэж буй, гондож буй гихчээр аж ахуйн нэгжүүдэд ч мөн буруу бий. За аж ахуйн нэгжүүд татвараа үнэн зөв тайлгын чухал асуудал үүсэхгүй мэт. Гэтэл зарим тохиолдолд аж ахуйн нэгжүүдээс шалтгааллахгүй зүйлс ч цөөнгүй байна. За жишээлбэл хувь хүн аж ахуйн нэгжүүдийн хамгийн их татварын акц тавиулдаг нэг үндэслэл бол төлбөрийн баримт олгоогүй орлогоо нуусан гэх шалтгаан. Мэдээж бизнесийн үйл ажиллагаа хоорондоо гинжин эхлэхдээ явдаг учраас хэн нэгний гаргасан зардал нөгөө хүнд орлого болж очино. За гэтэл аль нэг нь орлого зарлагаа тайлагнаагүй бол нэг нь орлогоо нуусан хэрэгт орж нөгөөх нь зардал нь байхгүй болж хувирна. За гэтэл зардал байхгүй байхыг хуулиараа зөвшөөрчихсөн байх жишээтэй. Бушуусан гормор таалагнаа гэв. Энэ нь болохоор зардалгүй байхыг зөвшөөрч байгаа. Зардалгүй байхыг зөвшөөрчхөөр цаад хэсэг нь орлогоо нуух боломжийг бий болгочихж байгаа. Тэгэнгүүт ч одоо хяналт шалгалтаар одоо хэнийг шалгасан гэсэн хяналт шалгалтаар орлогоо нуусан байна гэд акт тавих бүрэн боломжтой болсон. Таны одоо юугаар дансаар ингээд 100 сая төгрөг орсон байна. Ингээд та акт тавилаа гэхэд тэр чинь 10%, 1%-аар биш 10%-аар тавина. 10 саяын актны өрөнд орж ийн. Дээрээс нь торгуулалдан. Тэгэхээр энэ нь юу гэж байгаа юм гэхээр биднээс нэг системийг хөгжүүлээд байгаа хууль систем маань өөрөө нөгөө татвар төлөгчөө авилга өгчиж бага татвар төлөх тийм боломжийг нь одоо шахаад түлхээд ийн гэсэн үг. Систем түлхээд ийн. За ганцхан энэ жишээнээс урууга харсан татварын системийн алдаа маш тод харагдаж байна. За энэ өнөөх татварын байцаагч нарт хөрөнгөжих, хөлжих боломжийг олгож байна. Улмаар 10 саяын торгуул төлөх үү, татварын байцаагчид 5 саяын авилга өгөх үгийг сонголтод хүргэж байна. За мэдээж аль багыг нь сонгох нь ойлгомжтой юм аа. Хит хитэн үнээс сонсч ирсэн. Ингээд нэг татварын байцаагч орж ирэл торгуул тавьдаг. Тэгээд нөгөө байцаагчтайгаа яриа хийн гэж байгаа байхгүй тэрийг яриа хийгээд
одоо торгуулийнхаа бараг 50% ч гэдэг юм уу те 30% нь байцаагчтай өгөөд ингээд аргалуулдаг гэд энэ бол одоо бараг бизнесийнхний тунд бараг бүгдээрээ л ярьдаг юм болцсон. Удаан хугацаанд богшсаар ирсэн натурын байцаагчдын авилгын асуудлыг зэгцлэхгүй бол хүрээгээ улмал тэлсээр байгаа гэлээ. За үүний тулд суурнаас нь эхлэх ёстой гэдгийг судлаачид хэлж байна. Ганц татврын алба биш байхгүй юу? Тэгэхээр өөрөө системээр хийгээд шүү. Тэгэхээр ер нь бол баг төрийн бүх алба нэгжүүдэд нэг онцлох, зөв бүтцтэй болгох те системээ зөв өгсрах. Ийм байд. Одоо аль болохоор төвөгч хэрэгдэл багтай мөн тэнд дотор ажиллаж байгаа ажилтан ч гэсэн хүн шүү дээ. Тэр хүнийг бас алдаа гаргахгүй байх. Тэр хүн чинь ч гэсэн алдаа гаргаж яана гэдэг чинь ирээдүйд эрсдэлтэй бас болж штэ тэр хүний ажил амьдралын хувьд. Тэгэхээр тийм зүйлд хүрэхгүй байх талаас нь одоо зохион байгуулалтыг зайлшгүй их шаардлагатай болж байна. Ийхүү татврын байцаагч нар нь авилга авахаас буцдаггүй аж ахуйн нэгжүүд нь аль баг мөнгө төлж асуудлаа шийдвүлэх хүсэлтэй. За үүн дээр нэмэгдээ татврын систем нь өөрөө энэ хоёрыг хоёуланг дэмждэг байхад за асуудал тартагдаад болох нь аргагүй гэдгийг хэлж байлаа. За иймд хүн биш системтэй тэмцэж бодлогоо өөрчлөх ёстойг хэлж ирсэн юм. За энэ өөрчлөлтийг төр хийх ёстой ч эрдийн бодит санал гомдол хамгийн чухал. Иймд Тэнгэр телевиз татвар төлөгчдөд тулгамддаг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж мэдээ нэвтрүүлэг бэлтгэхэд нээлттэй авах болно. Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд ундрам, альва уран бүтээлчийн дуу караокед дуулагдах бүрт уран бүтээлч ашиг хүртдэг болно гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. За үүнийг ч уран бүтээлчид дэмжиж байна. Уран бүтээлч нэг уран бүтээл гаргахын тулд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулдаг. Гэтэл энэ бүтээлийнхээ үр шимийг хүртэх гэхээс илүү бусдад үнгүй ашиглуулж ангилээ. Гэхдээ манай улсад оюуны өмчийг хамгаалж уран бүтээлчдийг дэмжих ойлголт нутагшиж эхэлсэн. E-music application дээр дуун тоглогдох бүрт сар бүр тухайн уран бүтээлчдэд ашгийг нь хүртээдэг байна. Тэгэхээр энэ зүгээр нэг юм ганц хоёр хүн сайн дураараа дуулж аваад байх биш. Мэргэжлийн хэмжээнд урлагийг хөгжүүлэхэд энэ зохиогчийн эрх гэдэг бол үнэхээр чухал болчиход байна. Тэгээ ер нь бол шударга ёсны хувьд ч гэсэн те одоо жишээ нь та нэг юм гоё юм хийчихсэн. Тэгээ тэрүүний чи маш олон хүн хэрэгэлдэг. Тэгээ хэрэгжилж байгаа мөртлөө тэрүүний чи үнгүй ингээд хэрэглээд яваад байвал та тэрүүнийг одоо зохиосны ач холбогдлоор нь юу аах вэ те. Тэр жишээ нь миний дууг чинь лаж богдын харууллыг одоо тэр 91 92 оноос хойш караоке болгонд тэрүүнийг хүмүүс дуулдаг те. Одоо хэдэн үеэрээ дуулж байгаа. Би тэгж тоглуулсан дуунаас би ганц ч төгрөг аваагүй одоо болтол. Гэхдээ манай уран бүтээлчид өөрсдийн хийсэн бүтээлээрээ дамжуулан ашиг олж өгөөж хүртэх боломж байдаг гэлээ. Ингийн тулд уран бүтээлчид олон улсын жишгийн дагуу эвлэлэн нэгдэж хамтын удирдлагын байгууллагад гишүүнээр хэлсэх хэрэгтэй. Гишүүнээр хэлсэн уран бүтээлчдийн дуу хөгжмийг ашиглах хүмүүс нь энэ байгууллагад хандаж төлбөр төлөн зөвшөөрөл авах процесс явагддаг. Энэ төлбөрөөс хамтын удирдлагын байгууллага уран бүтээлчдэд ашиг хүртэнэ. За дан ганц ашиг хүртээгээ зогсохгүй уран бүтээлчийн бүтээлийг хууль эрх зүйн хүрээнд хамгаалдаг лээ. Хамгийн түрүүнд ер нь бол одоо олон улсын жишгээр бол зохиогчд эвлэлдэн нэгдээд эрхээ хамгаалуулахаар хамтын удирдлагын байгууллагад элсдэг. Энэ бол би өөрөө ганцаараа очиод телевиз дээр бүтээлээ ашиглуулах гэрээ хийхгүйгээр нэгдсэн журмаар хамтдаа эрхийнхээ менежментийг хамтын удирдлагын байгууллагад өгөөд тэгээд тэр хамтын удирдлагын байгууллага бол өөрийн гэсэн төлбөр хураах төлбөрийн хэмжээгээ баталсан олсон төлбөрөө гишүүдэд яаж хуваарлах вэ? Ямар ашиглалтанд хэдэн төгрөг авах вэ? Юун дээр үндэслэж ямар тооцоолох аргаар хөгжим хэрэглэгчдээс төлбөр авах вэ? Авсан төлбөрөө гишүүдэд яаж хуваарлах вэ? Бүх дүрм журамтай тэгээд маш шилэн гишүүдэд тайлгнадаг ингэж ажиллах ёстой. Тийм болохоор одоо ер нь бол одоо олон улсын стандарт жишгээр бол хамтын удирдлагын байгууллагаар дамжуулах ёстой. Эсвэл одоо publishing компани буюу бас одоо хувийн компаниудад өөрийнхөө бүтээлийг төлөөлөх эрхээ гэрээгээр шилжүүлж болно.
Олон нийтийн дунд уран бүтээлийг ашиглагч иргэн аж ахуй нэгжүүд зохиогчийн эрхийг талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж, хууль ёсны зөвшөөрөлтөөр ашиглах нь уран бүтээлчдийг дэмжихээс гадна соёлын салбарын тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтойг онцолж байлаа. Долоон мэдээллийн хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. Бид энэ удаагийн бизнес орчин болонгаар Pinuta брендийг онцолж байна. Тус брэнд нь стандартын дагуу төвж боловсруулсан хуш модны самрыг дотоодын болон олон улсын зах зээлд борлуулах, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилготой брэнд юм. Тус бизнес эрхлэгчийн зүгээс төрийн байгууллагууд жижиг дунд бизнес эрхлэгчдийг хянаж, шалгаж, дарамт үзүүлэхээс илүүтэйгээр экспортоо нэмэгдүүлэн бизнесээ тэлэхтэнд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах нь чухал гэдгийг онцоллоо. За манай компани 2021 оноос байгалийн дагалт баялагийг хамгаалах, ашиглах хүрээнд болон мод үржүүлэх, ойжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр байгалийн дагалт баялагын дундаа манай компани зөвхөн одоо Орос, Монгол хоёр оронд ургадаг хуш модны самрыг дотооддоо үйлдвэрлэх, брэнд бүтээгдэхүүн гаргах болон олон улсад экспортлдог. За сүүлийн 5 жилийн хугацаанд манай компани Герман, Солонгос, Япон, Хятад гэх зэрэг орнууд руу бүтээгдэхүүн экспортсон байна. Бид одоо хагас түүхийд анх экспортлдог байсан болоод сүүлийн үед одоо Монголд үйлдвэрлэх гэсэн шашигтай бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээл дээр гадны дэлгүүрүүд дээр байршуулах зорилготойгоор бидний цаашдын зорилго бол зөвхөн эцсийн бүтээгдэхүүн. Одоо сүүлийн үед жижиг дунд үйлдвэрлэлийн салбар бол сүүлийн 10 жил нэлээдгүй хөгжсөн. Бүтээгдэхүүн маань чанартай бөгөөд үн нэмтхэн байх боломжтой болж байгаа. Бидний дараагийн зорилго бол гадагшаа экспортлъя, гаднаас валют оруулж ирэх гэдэг зорилготой байгаа. Энэ чиглэлээр манай аж ахуй нэгжүүд бол нэлээдгүй өндөр хөгжилтэй явж байгаа. Харин бид нэр одоо хүсэж байгаа юм нь юу гэхээр төрийн байгууллагуудын хувьд бол аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллаад бие биенэрүүгээ хараад хяналт шалгалт тавиад авах гэхээс илүүтэйгээр одоо аж ахуй нэгжүүдэд ямар асуудал байгаа тэрийг хамтдаа шийдвэрлэе, зөвлөн туслах маягаар төрийн байгууллагуудын уялдаа холбоотойгоор хэдүүлээ хамтаа Монгол улс гэдэг нэг цонхны бодлогоор олон улсад хамтдаа гарцгаая гэдэг. Энэ дэр одоо гол асуудал нь ердөөсөл хамтын ойлголцол байгаа. Төрийн байгууллагуудаа миний зүгээс харж байгаа зүйл гэвэл хяналт шалгалт тавих гэхээс илүүтэйгээр асуудал дээр нь хамтраад шийдвэрлэх талаасаа илүү харж аж ахуй нэгжүүдээ дэмжээсэй гэдэг хүсэлтэй байна. За тэгээд энэ ташрамдаас одоо сүүлийн 2019 онд Монгол улсын одоогийн ерөнхийлөгч Ухнагийн өрөлсөх 2019 онд ерөнхий сайд багтаа эх орон худалдаа авалтыг ард нийтэд уриалж исэн. Сүүлийн 3.5 жилийн хугацаанд Монгол улсын хүнсний өсөлт хөдөлгөөний хүрээнд 53 үйлдвэр шинээр ашиглалтанд орж 1000 гаруй шинэ бүтээгдэхүүн дотоодын зах зээлд гарсан байна. Энэнийг нь манай одоо Pinuta брендийн хуш модны самар байгаа. Тэгэхээр одоо энэ тун утгагүй манай үндэсний уламжлалт баяр болох цагаан сарын баяр болно. Энэ үеэр манай ард түмэн бол дотоодын худалдаа авалт маш их хийдэг. Худалдаа авалтыг маш оргил үе дийлэх компаниуд гэсэн энэ үед жилийн төлөвлөгөөнийхөө багагүй хувийг энэ үед төлөвлөдгөө. Тэр утгаараа энэ одоо цагаан сарын үеэр нийт ард түмнийгээ болон иргэдийгээ дотоодын худалдаа авалтаа дэмжиж үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг илүү их худалдаа авахыг уриалж байна. Орон нутгийн өмчөд үйлдвэрийн газрын малгайн дор хинч анзаардаггүй залуучууд, спортын хөгжлийн төв, амралтын газрууд бий. Энэ газрууд төсвөөс татаас авч орлого олдог байна. Жишээлбэл нэг спортын ордны жилийн орлого 1.1 тэрбум төгрөг, үүний дийлэнх нь орон нутгийн төсвөөс орж ирсэн санхүүжилт. Харин өөрсдийн олсон орлого нь ердөө 166 сая төгрөг байна. Гэтэл энд 32 хүн ажиллаж, нэг ажилтнанд жилд дунджаар 17 сая төгрөгийн цалин өгдөг хэрнээ энэ ажилчдын эргээд олж ирдэг ашиг нь 5.1 сая төгрөг л байдаг байна.
Чойж музейн зүүн урд байрлах гэрлэх ёслолын ордноос гадна Баянгол дүүрэгт гэр бүл ёслолын ордон бий. Энэ бол улсын төсөвт үйлдвэрийн газар. За төсвийн өрөнгөөр санхүүждэг гэсэн үг. За гэхдээ ашигтай ажиллавал татаас биш төсөвт орлого төвлөрүүлэгч боломжтой. За гэтэл Баянгол дүүргийн гэр бүл ёслолын ордон өнгөрсөн жил нийт үйл ажиллагааны орлогоос 390.7 сая төгрөгийг олсон ч үүнээс давсан буюу 427.6 сая төгрөгийн зардлыг гаргажээ. Өөрөөр хэлбэл 35.9 сая төгрөгийн алдагдaltaй ажилласан. Харин олсон орлого гээд байгаа 391.7 сая төгрөгөөс 63 сая төгрөг л төсөвт байгууллагын өөрийн орлого нь болж байгаа юм а. За дийлэнх нь буюу 307 сая төгрөг нь орон нутгийн төсвөөс санхүүжсэн байна. За гэтэл энд 13 хүн ажилладаг. Тэд нарт жилд 267 сая төгрөгийн цалин хүнсний нэмэгдэл өгдөг. Байрны урсгал зардалт нь 17 сая төгрөг, ажлаа хийгээрэй гэд бичих хэрэгт хүртэл 1.6 сая төгрөгийн төсөвт тавьж өгöd байгаа хэрн ийм л үр дүн гарган ажиллаж байгаа юм а. За энд нэг ажилтан дунджаар 20 сая төгрөгийн цалин авдаг. Эргээд өгдөг өгөөж нь 6.4 сая төгрөг байгаа юм. За үүний дараа дүүргийн спортын төвүүд. За тухайлбал хаан уул дүүрэгт усан спорт сургалтын төв гих төрийн өмчийн үйлдвэрийн газар бий. Энэ байгууллагын жилийн орлого нь 1.1 тэрбум төгрөг. За энэ орлогын дийлэнх буюу 953 сая төгрөг нь орон нутгийн төсвөөс орж ирсэн санхүүжилт байгаа юм а. Харин төсөвт байгууллагын өөрсдийн орлого нь 166 сая төгрөг. Өөрөөр хэлбэл нийт 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгийн үнэлгээтэй энэ усан спорт сургалтын төвд ажилладаг 32 хүн нийлээд ердөө жилд 166 сая төгрөгийн орлого олж байгаа юм а. За гэтэл энэ төвийн урсгал зардал нь 1.1 тэрбум төгрөг. За зөвхөн цалингийн зардалтал гэхэд 563.4 сая төгрөгийг өгч байна. За мөн Чингэлдээ дүүрэгт хайрхан хөгжлийн төв гэх нэртэй газар бий. 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үнэлэгдэх энэ төвд ажилладаг 48 хүн 178 сая төгрөгийн орлого олжээ. Харин орон нутгийн төсвөөс 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан байна. За ингээд 2024 онд 1.7 тэрбум төгрөгийг олж 2.3 тэрбум төгрөгийн зардлыг гаргасан гэж тайландаа тусгажээ. За ганц жилийнхээ байр ашиглалтын мөнгийг ч олж чадаагүй энэ төвд ажиллаж байгаа 48 хүнд 1 тэрбум төгрөгийн цалингийн зардлыг тусгасан. Өөрөөр хэлбэл нэг ажилтнанд жилд 21 сая төгрөгийн цалин төсөвлөж байхад энэ ажилтны олдог жилийн ашиг нь 3 сая төгрөг. Ийм ашигтай ажилтдаг энэ хөгжлийн төвийн урсгал зардал 2.3 тэрбум төгрөг байгаа юм а. Тогс хялгаан дулааны зардалд 196 сая төгрөг, бичиг хэрэг шатхуун зэрэгт 80 сая төгрөгийг өгдөг. За гэтэл ганц жилийн байр ашиглалтын мөнгөөч төлөх хэмжээний орлогыг олж чадахгүй энэ газарт жил бүр орон нутгийн төсвөөс мөнгө хуваарлах хэрэг байна уу? Залуучуудын хөгжлийг дэмжих нэрээр төв байгуулж, хүүхдийн амралт нэрээр туслан нэртэй төрийн өмчийн байгууллагууд төрийн мөнгөөр л ашиг хийж байгаа юм а. За байшин барих гэж татвар төлөгчдийн мөнгийг зарцуулна, баригцсан хойно урсгал зардал гэж жил бүр төсвөөс мөнгө авна. Байрны жилийн зарлаач болж чаддгүй энэ мэт газруудыг төсвийн мөнгөөр тэтгэж олон хүнийг ингэж цалинжуулах нь хэнд ашигтай вэ? Ашигтай ажиллагааг нь сайжруулж чадахгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр наазах нь хэнд ч хэрэггүй орон байр, орон сууцыг дулаацуулах гэж мөнгө зарлагцаар байна. Монголд өмчийнхөө өр өгөөжийг хүртэж чаддгүй ганц субъект байгаа нь Монголын төр. Өөрөө юм төрийн гих сэтэртэй ихэнх компаниуд ашиг олохоос илүү алдагдал хүлээдэг байдал хүрээг улам тэлсээр байна. Энэ байдлыг засаж ховчилж болох бүхнийг ховчлно гэх үгийг бараг бүх улс төрч амнаасаа унгадаг хэрнээ ажил хэргийг болгож байгаа нь ганц шалтгаан. Гэтэл энэ хооронд ашиггүй ажилдаг төрийн өмчийн аж ахуй нэгжүүд эрчим хүч, эрүүл мэндийн салбараас халин спортын салбарлаг хүртэл ороод ирлээ. Одоогоос 3 жилийн өмнө спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 төрлийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэж, за буян тухай спортын ордныг үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулийн төв болгох шийдвэрийг засгийн газар гаргаж ирсэн. За ингэснээр чигүүргийн давхардал арилж менежментийн сайжирна гэж тухайн үедээ ярьж байсан юм. Өмнө нь бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр бол 2 байгууллагыг бол нэгтгэсэн байсан. За ингээд үндэсний олимпийн бэлтгэл сургуулийн төв гэдэг байгууллагыг бол шинээр үүсгэсэн байсан. Тэгэхээр энд буян тухай спорт зохицлыг бол энэ үйлдвэрийн газартаа нэгтгэн өөрчлөлт болгон байгуулнаа. Нэгснээр бол чиг үүргийн давхардлыг бол арилгаж менежментийн зөв тогтолцоог бий болгох ашиглалттай гэж бид үзэж байгаа юм. Хэдий засгийн газар хэмнэл хийх гэж оролдон 3 байгууллагыг нэгтгэсэн ч өнөөх шийдвэр нь үр дүнд хүрсэнгүй. Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулийн төв нь ашиггүй ажилтдаг төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн игнэр рүү шилжчихжээ. Буян тухай спортын ордон гэдэг. Олимп бэлтгэлийн бааз гэдэг хялуунт байдаг. За тэгээд техник спортын төвгөд хувийн хвшил хуучин нөгөө
ховчилж аваад бас шүүхтээр явж байгаа төрийн өмч гэдгийг нь одоо нотлоод ингээд авсан жишээ нь спортын чиглэлийн нийтийн бие тамирын чиглэлийн 3 объектыг нийлүүлээд үндэсний шгшээ багийн бэлтгэл сургалтын төв гэдэг жишээ нь үйлдвэр гаргасан. Тухайлбал тэр ашиггүй ажиллах жишээт. Уг нь үндэсний шгшээ багийн бэлтгэл сургалтын төвийг анх байгуулахдаа ашигын төлөө гэж байгуулсан. Гэтэл одоо ашиг олох нь битгийх л алдагдaltaй ажиллаж байна. 2024 оны санхүүгийн аудитын тайлангаар энэ байгууллага хязгаарлалтай гэх дүгнэлт авчээ. Тодорхойлбол өнгөрсөн онд энэ байгууллагын орлого нь 4.8 тэрбум, зардал нь 5.2 тэрбум, алдагдал нь 327 сая төгрөг байхаар баталсан байдаг. Гэтэл гүйцэтгэлийг нь харвал 1.9 тэрбум төгрөгийн орлого олж 3.1 тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Нэг ясандаа төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлогоо 2.9 тэрбум төгрөгөөр дутааж, төлөвлөгөөний биелэлт нь 46% буюу талдааж хүрээгүй. Үгээрч зогсохгүй нийт алдагдал нь төлөвлөгөөд хэмжээнээс хэтэрч 1.2 тэрбум төгрөгт хүрснийг аудитын тайланд дурджээ. Гэсэн чинь байгууллагыг хөвчлөх боломжгүй гэж салбарын сайд нь үзэж байна. Тамирчид одоо бэлтгэл сургалтаа хийдэг нэг зөвхөн идэхэн газар байгаа. Эдгээр ч одоо яаж ашигтай ажиллах вэ? Хаанаас мөнгө олох вэ? Одоо бодоод үзтээ. Тийм учраас хөвчлөх боломжгүй. Үндэсний шгшээ багийн бэлтгэл сургалтын төв бол төрийн мэдээлд очсон болгон ашиггүй ажилтгийн ердөө нэг л жишээ. Нөгөө төгөөр төр өөрөө ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх тал дээр тун залхуу байгаагийн илэрлэгж хэлж олно. Уг нь Хятадын буцалгүй тусламжаар 30 гаруй тэрбум төгрөгийн засвар шинжилгээний ажлыг буян тухай спортын ордонд хийсэн байдаг. Энэ объектыг ашиглаж орлого олох боломж үндэсний шгшээ багийн бэлтгэл сургалтын төвд бүрэн бий. Нэг ясандаа хөрөнгөө эргэлтэд оруулж ашиглах тал дээр хойр хандж байна. Энэ онд багш эмч нарын цалин тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Гэхдээ энэ салбарын асуудлыг суурьаар нь авч үзэхгүй бол дахиад хэдэн жилийн дараагаас цалингийн асуудал хөндөгдөх магадлалтай байна. Lambda Global компани хийсэн цалингийн судалгаагаар боловсролын салбарын цалингийн тогтолцоо туршлага биш, албан тушаал ахих тусам илүү үнэлэгдэж байгаа нь харагдаж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт ч мөн адил олон жил ажиллах тусам авах цалин нэмэгдэж байгаа талаар тайландаа дурджээ. Гэхдээ эрүүл мэндийн салбарт ажилласан туршлага гэхээс илүү үр дүнгээр үлдэх нь зөв гэдгийг хэллээ. Боловсролын салбарт ажиллаж байгаа ажилтны дундаж цалин 2.3 сая төгрөг, харин дийлэнх ажилтнуудын дундаж цалин 2.2 сая төгрөг байна. Ингээд боловсролын салбарт ажиллагчдын цалин ирэмбэлж харах юм бол хамгийн дээд хэсгаар нь 8 сая, харин хамгийн доод хэмжээ 1.4 сая төгрөгийн зөрүүтэй гарчээ. Энэ нь салбар доторх албан тушаал, мэргэжил болон байгууллагын төрлөөс хамаарч маш том ялгаа байгааг харуулж байна. Боловсролын салбарт 7-аас 15 жил ажилласан туршлагатай ажилтнуудын хамгийн өндөр дундаж цалин 2.6 сая төгрөг. Харин насаараа шахуу буюу 16-аас дээш жил ажиллаж байгаа хүний дундаж цалин 2.2 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл боловсролын салбарт 16 ба түүнээс дээш жил ажилласан ажилтнуудын дундаж цалин нь 7-оос 15 жил ажилласан ажилтнуудынхаас доогуур үнэлэгдэж байна. Тиймээс олон жил ажилласан шилдэг ажилтнууд тогтоон барих, тэдний мэдлэгийг үнэлэх зорилгоор ахлах эксперт зайлшгүй мэргэжлийн зөвлөх зэрэг өндөр цалингийн түвшинтэй албан тушаалын системийг бий болгох шаардлагатай гэж Lambda Global компанийн зөвлөжээ. Харин эрүүл мэндийн салбарт олон жил ажиллах тусам өөрсдийн хөдөлмөрөөрөө авч байгаа цалингаа нэмэгдүүлэн үнэлүүлж байгаа дүр зураг ажиглагдсан байна. Эмнэлгийн захирал, эмнэлгийн тасгийн дарга зэрэг удирдах албан тушаалууд хамгийн өндөр цалингийн түвшин 4-6 саяын хооронд хэлбэлзэж байна. Өөрөөр хэлбэл удирдлагын ур чадвар хүндэр хариуцлагыг зах зээл маш өндөрөөр үнэлж байгааг харуулж байна. Харин эмч, эмзүүч, сувилагч зэрэг үндсэн мэргэжлүүдийн цалингийн доод 10% дунджаар 1.8 сая төгрөг орчим байна. Тиймээс хувийн хвшлийн шинээр ажилд орж байгаа туршлага багтай мэргэжилтнийг татахын тулд энэхүү босгыг анхаарах шаардлагатай гэжээ. Харин эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер зэрэг техникийн чиглэлтэй ажилтнуудын цалингийн дундаж 3 сая орчим төгрөг байгаа нь тэдний ур чадвар эмнэлгийн тасралтгүй үйл ажиллагаанд чухал нөлөөтэй илтгэж байна. Цаашид захим эрүүл мэнд лабораторийн менежер зэрэг албан тушаалуудын үнэлгөө өсөх төлөвтэй байгаа гэж дурдсан байна. Мөн эмнэлгийн тасгийн дарга захирлуудын цалин зөвхөн туршлагаар бус, харин тэдний гүйцэтгэлийн үр дүнд хүрсэн эмнэлгийн үйл ажиллагааны үр өгөөчтэй уялдуулан тогтоох.
Мөн цалингийн дээд хязгаарыг уян хатан байлгаж, ховор шилдэг мэрэгчлэнүүдийг татахын тулд нэмэлт гүйцэтгэлийн урамшууллыг цалингийн үндсэн хэсэг болгох зэрэг зөвлөмжийг өөрсдөө хийсэн судалгаанд үндэслэн гаргажээ. За Lambda Global компаниас энэ жил 9 салбарт голчлон цалингийн судалгааг явуулсан байна. За үүнээс өнөөдөр 2 салбарыг онцлон та бүхэнд хүргэлээ. Ингээд телевизийн 7 хар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарлын тусанд баярлалаа.